За энэ одоо би гишүүдэд бүгдээрэнд нь ойлгож байгаа бах байнга л ярьж байгаа асуудал 302 мянган төгрөгийг одоо 2.6% нэмлээ гэхэд энэ чинь ерөөсө 6,000 гаруй төгрөг л нэмэгдэх гээд нь штэ сард 30% нэмээд бүгдээрнгийн ядаж ядуурлын төвшингийн доод хэмжээд аваач чадах яа. Ядуурлаас энэ 147 мянган хүнийг гаргаадах яа гэдэг энэ саналыг хэлж байгаа маа. Бид нар их наядаар нь яриад тэр бумаар нь яриад 302 мянга гэдэг тоогоо бүр мартсан юм шиг байна. Тэгвэл 302 мянган төгрөгөөр амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийдээд өгөөч л гэж хүсэж байгаа. 169 тэр бум биднэрт хүсэл байвал арга нь олдноо. Энэ хүмүүсийг хэдэн жилээр хойшлуулах ямар ч боломжгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэдэг маань өнөө маргаашаа харж хүлээж байгаа тэр өвчтөе хүмүүс шүү дээ. Энэ дээр бидний жилийн дараа 2 жилийн дараа ямар ч сайхан амлаад тэрийг хүрхгүйгээр гарах олон хүн бий. Энд маш олон хүний амь нас, маш олон хүний эрхчлөө яригдж байгаа. Тийм болохоор энэ асуудлыг их хурлын гишүүд минь бүгдээрээ дэмжиж өгөөч. Энэ байнгын ороогоор ороод дэмжигдсэн байнгын ороон дээр мэрэгжлийн бүх асуулт хариулт явсан. Тийм болохоор та бүхнийгээ энийг дэмжиж өгөөч гэж хүсэж байна. Монгол улсад байгаа нийт 13 өрхийн 13% нь энийг харж байгаа шүү гişүүдээ. За бүгдээрээ дэмжиж өгөөрэй. За санд оролт. За санд дэмжигдсэнгүү 2027 онд төсөвдөр саний асуудлыг бид нар бас анхаарах зөвөө баясгалан гишүүн бас. Зөв гэхдээ яг 26 онд бол одоо яалч төсөвдөр их дарамттай төсөв бид нар батлах гэж байна.